Сайн байцгаана уу? Та бүгд манд бүгдөө сайхан шинэлж байна уу? Эсвэл шинэлсэн үү? Тэгээд дааг далантай, бэрүү булчинтай, онд минд сайхан хаварж байна уу гэж хэлдэг тийм ээ. Ингээд шинэ бичлэгэндээ тавтай борол. За тэгээ би нөгөө хойно суудаг сандал дээр очиж суугадаг. За юудэхгүй бол эндээс арай жоохон юм нүүр тулсан ярилцлага болох гоо тийм. За ингээд сайхан уугагийнхан буланд суугаад аваадах гэж байгаа. За өнөөдрийн ярилцах сэдэв болохоор Монголд очиод юу хиймээр байгаа вэ гэдэг талаар ярилцъя гэж бодлоо. Тэг ингээд сар шинж болж байна. Тэгээд яг сар шинж болж байгаа үеэр ингээд Монгол хоолнуудаа ингээд санаад Монголд болж байгаа цагаан сар марыг харахаар ингээд гоё санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ Монголд байсан болж гэж бодлоо. Тэгээд нэг жил ингээ Монголд очиод шинэлэх юм бол айлд ороод өгсөн буузнуудын бүгдийг чиднэ гэж бодох шиг. Тэгээд манай монголчууд маань үнэхээр сайхан дэлгэр шинэлж явах шиг энэ ингээл хүмүүс стори харахаар гоё юм оо гоё. Тэгээ би энд чи угаасаа нэг л очдөг айлтай. Анука найзынхаа ээж дээр нь жил болго очдөг. Тэгээ энэ удаад болохоор аав нь Монголоос ирсэн байсан. Тэгээ аав дээр нь очиж золгосон Паскал Бутойр. За тэгээд Паскал Бутойр чинь энэ 107 сард Монгол явах гэж байгаа байхгүй юу? Яг наадмын үеэр Анука тэгээ Анукагийн найз залуу гэдээ ерөнхийдөө дөрвөлөө явна. Тэгээд би ингээд Монголд очиод хиймээр байгаа зүйлүүд, идмээр байгаа зүйлүүд гэдэг тэднийгээ чагсаалтыг гаргацгаа байхгүй юу? Тэгээ тэрийгээ та нартай хуваалцъя гэж бодлоо. Тэгээд өөр бас юу хийвэл гоё юм бол доо гэд хүмүүсийн санаа манаа байвал бас зүгээр юм болоо гэд эхлээд ямар ч гэсэн өөрийнхөө битсэн байгаа листийг та нарт танилцуулъя. За тэгээд тэрнээс өмнө амьдралд маань гарч байгаа сонин сайхан зүйл гэвэл Паскал Бутойр сая 2-7 хоногийн амралттай байж байгаа сайхан Египт явж 10 хоног амарчаад ирсэн. Тэгээ би бол ингээд нилээн жоохон борлцсон байгаа. Миний гар марыг хардаг бүр ингээд амар борлцсагаад тээ. Тэгээд хүнд ер нь ингээд нар амар сайн нөлөөлд юм байна. Ингээд 10 хоног наранд байж байгаад ирсэн чинь миний хайрс бүр ингээд амар гоё гүлгөр юм гялтгаар заяо амар гоё болцсон. За тэгээл нойр морины асуудал ч юу нэг байхгүй болцсон. Унтахад ч ямар асуудал байхгүй болцсон заяо. Тэрнээс би чи ингээд заримдаа унтах гэж бүр үлээ үздэг байхгүй юу. Эхлээд яг унтаж эхлэх гэж амар их зовно. Тэгээ дээрэс нь хажууд Паскал унтж байгаа юм бол Паскалийн хур ихрэлтэн гээд тэрийн сонсохоор ингээд явна унтаж чадахгүй заяо. Тэгээл ер нь ингээд нойрны амар асуудал ихтэй дундуур нь унтж байгаа сэрх ч юм уу тиймэрхүү асуудал ихтэй гэдгээс бол амралтанд бол ерөөсөө тийм асуудал байхгүй заяо. Орой ингээд шууд ингээд ядраал баг өдөрт юу ч хийгээгүй тэнцээ ингээд далаа хэрэг дээр сан гівтэж байгаа шүү дээ. Идэл, гівтэл тэгэл байжсэн мөртлөөсөө орой морой ингээд шууд ядраал унтаад өгчин. За тэгэл дундуур нь сэрж мөрөхгүй айгу гоёсан. Тэгээд амралтнаас ирээд одоо ингээд 3 хоног ажилдаа явчаад ирсэн чинь эхний өдрөөс өксүүлэл ингээл нойрны асуудал эхэлж байгаа байхгүй юу. Тэнд ингээл унтаж чадахгүй. Тэгээ шүн унтаж байгаа хэрнээсээ хажууд болж байгаа бүх юмыг ингээд мэдрээд байгаа байхгүй юу. Паскал ингээд нойл орж ийн үү яаж ийн те тэр мэр ингээл сонсогдол тэгээ гадаа ингээд машин чи явж байгаа юм бол тэдний чимээ мэ ингээд сонсогдол унтаад байгаа юм шиг хэрнээсээ нэгсэн унтахгүй байгаа юм шиг те ингээд хуужаа асуудал мод маань ирж байна. Тэгээд энэ асуудалтайгаа одоо тэгээл дасан зохицол амьдрахаас өөр аргагүй л те. Тэгээд амралт эхлэхээс өмнө миний толгой бүр ингээл 7 хоног жонго ингээд нэг тал руугаа хатгаж амар өвдөдсөн байхгүй юу. Бараг 7 хоногоос ч тэрсэн байх. Тэгээ би за амралтнаас хурж ирчээ дахиад толгоо өвдөд байх юм бол ингээд үргэлжлээл байх юм бол юу яа одоо тэр нөгөө тархины эмч дээр нь очиод тэр нөгөө мигрен байх магадaltaй гэд өрхийн эмчүүн хэлсэн байхгүй юу. Тийм байвал одоо тэрийг нь онцлуулаад тэрэнд нь уудаг им авъя гэж бодсон байхгүй юу. Тэг ингээд нэг талын чихэнд ингээд баян ингээд шуугантай заяа амар хэцүү байгаадсан. Тэгэл амралтанд явал зүвдгөр болцсон. За. Тэгээд өчигдөр би орой ингээд буудан дээр хөвтөж байгаа мэдэрдэг байхгүй. Тэгсэн чинь ингээд энтлийн чихний ингээд шуугаа ингээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд би ээхүүдээ. За энэ яг нойрны асуудлаас тийм ингээд ер нь стресснээс л болоод байгаа юм шиг байна да гэж бодсон. Ер нь ингээд юмсыг хийхдээ яарч хийхгүй байхаар би шийдсэн. Ингээд өөртөө ямар ч юм зовлон болохгүйгээр яагаад би ер нь юмыг ингээд яарч хийгээд байгаа юм те. Хийвэл хийгээ тэгээд хийж чадахгүй бол тэгээд тэрлэз. Тэг болохгүй л үз. Ерөөсөө одоо тийм юмыг ингээд тэ аахт зам хийн гэж одоо германаар ярьдаг. Одоо ингээд тэ яаралгүйгээр ингээд анхаарлаа төвлөрүүлээд ингээд хийдэг болъё доо гэж юу н өөртөө зориг тавиад тэгээд йога хийдэг ч юм уу гэж бодлоо. Тэгээд одоо нөгөө хөгжим сонсоод ингээд тайвширдаг байдэн шүү дээ. Тиймэрхүү юм хийдэг ч юм уу гэж бодлоо. Тэгэж би энэ толгойн өвчин, нойрны асуудал, энэ чихний шуугаа мөгөнө шийдэхгүй бол ер нь би л өөртөө санаа зовхгүй бол хэн надад тэгээ сайн ажилласан гээд санаад явах юм те би ингээд өвчтөй болоод байчих юм бол
намайг орлох хүнийг тэр имлэг ингээл хурдан олчих штэ. Тийм болохоор өөртөө их санаад тавья гэж бодож байна. За ингээд олон юм ярих яах вэ? Ярианд оръё. Би ингээд лист гаргаад ирээ заяа. Нэг сайхан Монголд очихороо идэж уух хийх юмны жагсаал гаргачихсан байгаа. За Монголд очиод хийх зүйлсийн жагсаалт гээд эхлээд эднэр зав энэний дараа идэх зүйлийн жагсаалтыг та нарт үзүүлье. За эхний хиймээр байгаа зүйл болохоор очиод ямар ч ингээд сормоос хийлгэмээр байгаа заяа. Монголд ингээд сормоосыг амар гоё хийдэг за тэгээд үнэн ч гэсэн ингээд ерөн боломж юм. Тийм болохоор утсан эхний өдрөө ямар ч ингээд гоё сормоос хийлгэж бодож байгаа. Тэгээд энд ингээд сормоос одоо энэ миний хийлгсэн байгаа сормоосыг та нар ингээд харсан би тэгж та нарт ойртуулж байгаа үзүүлээ. За энэ сормоос л одоо энд ирээд миний хийлгсэн хамгийн дажгүй сормоос байлаа. Тэгээд жоохон үнэтэй байсан. 75 евро төлсөн байхаа би бараг. Тэгээд бас хөрхөө удаж 1 сарын өмнө хийлгсэн байхгүй юу? Гэтэл ер нь ингээ Монголынхыг гүйцэхгүй байгаа байхгүй юу? Тийм болохоор тийм Монголд очиод хамгийн дөрөнд ямар ч сормоос хийлгэнэ. За дараагийн үзэх зүйл нь Чингисийн музей үзэх гэж байгаа. Байгалийн музейн түүхийн хажуу талд чинь байгалийн музейн түүхч одоо Чингисийн музей болсон шүү дээ тий. Тэр музейг үзье гэж бодож байгаа. Намайг явсны дараа тэр музей ашиглалтанд орсон гэж бодож байна. Тэгээд нэг монгол хүн байна да тий. Тэр Чингисийнхаа музейг сайхан нэг үзчихье да. Тэгээ Паскалдаас үзүүлчихье да гэж бодож байгаа. За тэгээд дараагийн хиймээр байгаа зүйл нь нарантуул цахаа орхцаа. Нэг сайхан нарантуул орж Монгол дээлний тасаг масгаар яваал тий. Нэг гой нарантуул орё гэж бодод байгаа байхгүй. Тэгээд нарантуул дээр кава суун гэж бодож байгаа бас. Йоо инээдтэй бичсэн. Гэтэ яг гоё штэ нэг сайхан нарантуул орох ч юм гэж. За дараагийн хиймээр байгаа зүйл нь үзмээр байгаа зүйл нь одоо ингээд ер нь аялалтай холбоотой юмнууд болоо явцсан байна заяа. Паскалд үзүүлмээр байгаа зүйл юм шиг байна л да. Ер нь л тэрийг л бодож бичсэн юм шиг байна. Улаан цутгаланг үзье гэж бодож байгаа. Би нэг удаа улаан цутгалан дээр очиж исэн. 2016 онд ангийнхантайгаа их сургуулийнхаа хонхны хоёроор явж исэн. Тэгээд улаан цутгалан орох замд угаасаа хар хором байгаа. Энд дэр хар хоромыг үзнэ гэвчсэн байна. Тэгээд улаан цутгалан сайхан үр хангаагаар явна гэж бодож байгаа. Бид нарыг Монголд очихоор угаасаа Анукагийн аав нь бид хэдийг гоё аваад явна гэсэн. Гоё газар хөдлөн гэсэн. За тэгээд дараагийн хиймээр байгаа зүйл маань морь унах гэсэн байна. Тийм 100 ингээ сайхан гоё морь унах гэж бодоод байгаа байхгүй юу? Би нэг удаа намар нэг морин аялалд явж исэн. Тэр маань болохоор анхны маань морь уналтай ээжсэн. Тэгээд тэрний дараа нэг өвлийн морин аялал гэ тэрэнд явж исэн. Өвөл болохоор амар хүүтэн байсан заяо. Гэт өвдөгний нөгөө ингээ нүдээр хатхна гэдэг чинь яг тийм юм бэлээ. Тэгээд нилээн хүүтэн. Тэг жоохон цутруу морь унсан гэх юм уу? Тэгээд өвөл ингээ гоё морь унах гэж бодоод байгаа. 100 гоё морь унах гэж бодоод байгаа. Монголд очихоор тэгээ Паскал ч гэсэн сайхан морь унуулаад Паскал маань тэгэхээр морь анх удаа унаж үзэх байх. За тэгэнгүүтээ дараагийн маань хиймээр байгаа зүйл хөдөө гэрт хонох гэж байгаа. Энүүгээр яг юуг одоо яг хийж үзмээр байгаа гэхээр хөдөө талд те ингээл гараал харахад юу ч байхгүй. Тийм гоё талд ингээ хаягийн шуудсан те. Өдөр ингээл байгаал тэнцэн ингээл гоё цаймаа чанаал борцог марц хийгээл. Тэгэл тэр бүр ингээл хонь мал бэлчээл, аргалын үнэр ингээл үнэртэйл, тэнгууд ингээд нөгөө юуны хоньны баасаж юу гэдэг лээ. Хоньны баасаж аргал гэдэг штэ тий. Тийм нөгөө тийм үнэр байдаг штэ хөдөөний үнэр байдаг да. Тийм нэг гоё үнэртэйл. Тэгэл нэг ямар ч тийм гоё нэг өдрийг хөдөө өнгөрөх юмсан да гэж бодоод мөрөөдөд байгаа. Тэгэл ингээд шүн гараал харсан чи ингээл тэнгэрийн одод. Өө ямар гоё харагдахлаа тий. Тэрийг мөрөөдөж байгаа. Тэгээд хөдөө гэрт нэг хонох боломж олдох хаа гэж найдаж байна. Нөгөө манайханд чинь хөдөө таних юусэн хамаатан байдаг байхгүй юу. Гэхдээ Анукагийн аав нь бид эдийг авч явах болохоор хөдөө айлд очих байх гэж бодож байгаа. За дараагийн үзмээр байгаа зүйл маань хөвсгөл орж үзэх гэж байгаа. Монголчууд ер нь бол одоо гадаадаа цацсан монголчууд ихэвчлэн ернэс хөвсгөл рүү очдог байх гэж бодож байна. Би хөвсгөл болохоор өвөл очиж исэн Мөсний баяраар. Тэгээд 100 очихоор бас гоё байдаг байх. Ингээл харахад ер нь л хөвсгөл чинь гоё штэ тий. Ус нь амар цэнгэг. Тэгээд энийг бас манай Паскал хийж үзмээр байгаа байхгүй юу? Тандер зигийн Тэнгэрий гээд нэг дууных нь клипэн дээр хөвсгөлийг ингээд өвлийнх нь байдлыг харуулдаг байхгүй юу? Тэгсэн чинь тэрийг харчаал пөө ямар гоё юм бэ? Би Монголд очихороо яг энэ Тандер зигийн клипээ авсан газар очимоор байна гэдэг байгаа байхгүй юу? Яг тэр газрыг олж чадах юм уу юу мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хөвсгөлд очиод гоё байна байхаа гэж бодож байна. Тэгээ хөвсгөл ормоор байгаа. За дараагийн хиймээр байгаа зүйл маань хувийн өнгө тодорхойлох хичээл амаар байгаа.
Монголд одоо тиймэрхүү зөвлөгөө өгдөг тиймэрхүү газар зөндөө болсон байсан баха. Ямар ч миний мэдхээр нөгөө NG гэдэг нэг Facebook дээр актив байдаг нэг эмэгтэй байдаг да. Тэр эмэгтэй тийм зөвлөгөө сургалт ордог гэж би харж исэн. Гэхдээ Facebook-аас аваад бас өөрөө алдаад ирэх байх гэж бодож байна. Ингээ хувийнхаа өнгийг сонгоод сонгоод жоох. Хувийнхаа өнгийг мэдээд авчих юм бол хувц сонголт Монголд ямар нүүрний будаг надад ингээ сайн зохих юм гээд илүү гоё болох байх гэж бодож байгаа. Тэгээд тэр чинь ингээ амар чухал юм билээ штэ. Одоо нүүрэндээ ямар плаж ашиглах уу, нүүрэндээ ямар тэн хэрэглэх үү, энтэр тэгээд уруулны будаг энтэр Тэд нар ингээл нэг жоохон өөрчлөлт хүний нүүр царайнд амар их өөрчлөлт орчт юм байлээ штэ. Миний бодлоор бол надад ийм жоохон ийм бүргүүндийн өнгийн уруулын будаг зөгт юм болоо гэж би боддог. Тэгэхээр нэг мэдгүй ямар ч зэн за тэгж байгаа л өнгөө тодорхойлуулаад гараад ирэх байх гэж найдаж байна. Тим сургалтанд суй гэж бодож байгаа. За, тэнгуүтээ Мина дэлгүүр орох гэсэн байна. Энийг болохоор би Instagram-аас харсан. Мина гээд нөгөө аксессуар зардаг дэлгүүр байсан. Саяхан нэг 4 сарын өмнө илүүтэй нээлттэй хийжсэн баха. Нэг инфлюенсер хүний дэлгүүр байх шиг байсан. Тийшээ орж гоё аксессуар усны эмэг эмэгтэй хүн болсон. Тэгээд шунлан дэлгүүрээс хойш тиймэрхүү юм авъя гэж бодоод байгаа. Тэр дэлгүүр гоё орж үзье гэж бодож байгаа. За дараагийн бичсэн зүйл маань сормуусны сургалт гэсэн байгаа хгүй юу? Хэрвээ цаг маань амжих юм бол би сормуусны сургалтанд суучмаар байгаа л да. Даанч ингээд хүмүүсээс асуусан чи ер нь худлаа юм шиг үлээ. Сормуусны сургалтанд суугаад би энд ирээ сормуус хийдэг болтол бол нилээн цаг орох юм шиг үлээ. Тэгээд тэр чи ингээд хүн дээр ингээд хийж сайн сурах юм штэ тий. Тэгээд Монголд ч Паскал Витор 2-7 хоног болно. Тэгэхээр сормуусны сургалт мэдээч хэрэг амар удаан үргэлжилдэг байгаа байх. Тэгээд би ч ингээд хүн дээр сайн давтлаг орж чадахгүй болохоор сурах нь одоо яах юм байгаа ямар ч гэсэн харнаа л гэж бодож байна. Тэгээд Instagram дээр би нэг хонгорхон лашус гээд нэг эмэгтэйг олсон байхгүй юу. Тэгээ би тэр эмэгтэйгээс асуусан. Тэгсэн чинь 5 хоногийн хугацаанд сургалт өгдөг гэж байна. Гэхдээ нэг өдрийн 5 цагийн хичээл гэхээр бас жоохон өдрийн маань баг хамаг цаг нь тийшээ явчих гээд байгаа болохоор амжихгүй байхаа гэж бодоод байна. Ямар ч сан харнаа. Сормуус хийгээс сурчвал бас нэг амар байна. Гэхдээ өөртөө сормуус хийн гэдэг бол худлаалах л та. Миний ер нь бол зорилго бол би ингээ өөртөө сормуус хийж сурах байхгүй юу. Гэхдээ сормуус хийгээ сурчих юм бол ажлынхаа бусад цагаар хүмүүс сормуус хийгээд нэг бас сардаа мөнгө олчих юм болоо гэж бодоод байгаа байхгүй юу. Одоо миний танилын хүрээл дотор ажил дээр маань сормуус хэлэгдэх зөндөө олон эмэгтэйчүүд байгаа заа юу. Тэгэл нэг 2-3 үйлчлүүлэгч сардаа авдаг болчих юм бол нэг 200-300 евро ч гэсэн хаа юм дээ те. Цалингаас гадна гэж бодоод байгаа байхгүй юу. Нэг сормуус ч ингээл нэг 70 евро орчим 80 евро орчимтэй яг студио дээр очиж хэлэх юм бол энд ирэх байгаа хүүхдүүд октоудч байвал ер нь сормуусны сургалт хумсны сургалт тийм жижиг сажиг юм сураад ирэхэд ёстой алцахгүй шүү. Тэгээ энд дээрээд ингээ хийдэг болчин тэгээ хажуугаар нь мөнгө олчин тийм болохоор юм сурж явахд илүүдэхгүй шүү гэж хэлье да. За тэгээ дараагийн хиймээр байгаа зүйл маань бол өөрийгөө бодож сурах сургалтанд сумаар байгаа. Энэ болохоор нэг яхтар удаан үргэлжилдэг юм шиг байгаа. Нэг 2 хоног ч юм уу 3 хоног ч юм уу нэг өөрийгөө зөв бодоод сурдаг болчвол бас хэрэгтэй юм болов уу гэж бодсон. Нэг яг очихынхаа өмнө сайхан Facebook харж агаад хин ямар сургалт өгч байна гэдгийг харж агаад нэг суучий гэж бодож байгаа цаг зав маань хүрэлцвэл. За тэгээд дараагийн хиймээр байгаа зүйл маань заяа бэлгээ гоо сайхны дэлгүүрээс юм авах гэсэн байгаа. Баахан нүүрний маск авъя гэж бодоод байгаа. Тэгвэл нөгөө нэг удаагийн цаасан маск гэдэг шүү дээ тий. Тиймэрхүү маскнууд чи энд бас үнэтэй. 1 евро 2 евро энэ гээд Тихгүйгээр Монголоос ирэхдээ бас бөөндөөд аваад ирчүүл нэг тий 3-аас 4 сар 3-аас 6 сарын хэрэглээг аваад ирчүүл тэгээд болох гэдэг байгаа байхгүй юу. Дараа нь Монголоос дахиад авчруулж штэ тий. Тэгээ заяа бэлгэж угаасаа гоо солонгос миний хэрэглэдэг бүх юмнууд тэнцээ байгаа л да. Одоо нөгөө им спрей тий нөгөө water гэсэн нэг спрей штэ. Тэр спрей байна. Тэнгүүтээ тэрний бас тонер байгаа. Тэрийг би бас хэрэглэдэг. Тэнгүүтээ Cosrx-ийн нарны тос байна. Cosrx-ийн серумыг бас хэрэглэдэг. Cosrx-ийн шөнийн тосыг бас хэрэглэдэг. Ер нь миний бүх юм чинь баг Cosrx их дөө. Тиймэрхүү юмнуудаа ингээ бөөндöd уг нь авчвал зүгээр юм болов уу гэж бодоод байгаа. Тэгээ ачаа маань нэр болохын тий ямар ч заяа бэлгээ орж сайхан шопинг хийн гэж бодож байгаа. За дараагийн хиймээр байгаа зүйл маань болохоор интер ном орж сайхан номнууд авъя гэж бичсэн байна. За энэ дээр нь бичсэн байгаа зүйл нь Гидэс гэсэн нэг номыг
авъя гэсэн байна. Тэгээ психологийн номнууд те одоо сэтгэл судлалтай холбоотой тиймэрхүү номнууд авъя гэж бичсэн байна. Тэгээд сая аялал явчаад ирэхдээ бас нэг бодсон зүйл маань түүхийн номнууд монгол хэл дээр уншвал зүгээр юм болов те. Тийм болохоор Монголоос авъя гэж бодсон. Одоо дэлхийн түүх те үн эртний түүх юу гэдэг. Одоо Христээс өмнөх дэлхийн түүх энтриг те Христийн дараах ингээд тийм гоё дэлхийн түүхийн мэдлэгээ нэмэгдүүлэе гэж бодсон. Ингээд амар сонирхолтой байгаа байхгүй юу? Египтэд очивол би яг пирамидуудыг хараад бодсон. Пөөх эднэр ч одоо 4600 жилийн өмнө ийм юм ингээ барьж исэн юм байна. Энэ үед одоо тэнцэг эдийн засаг нь ямар байсан, хаанчлал улс төр нь ямар байсан, дэлхийн тэр үед болж исэн тэр дайнууд, майнууд те хин хинтэйгээ хин хаан колон байсан гэдэг талаараас мэдвэл айгуу сонирхолтой юм шиг надад санагдсан. Тэгээд ер нь ерөнхий мэдлэг сайтай байх сайн штэ те. Алстаач хэрэгтэй, үр хөвгтэй болох юм бол үр хөвгтэй ч гэсэн ингээ заагаад өгчин те. Тийм болохоор дэлхийн түүхийн тийм гоё ном авъя гэж бодож байгаа. За ингээд миний одоо Монголд очиод хиймээр байгаа зүйлсийн жагсаалт маань дуусч байна. Одоо идмээр байгаа зүйлсүүдийн жагсаалт заяа. Идмээр байгаа зүйлүүдийн жагсаалт бүр амар урт байгаа. Нэг өсөж өгч байгаа юм шиг л хэдэж штэ би ч. Гэт ийм их урт жагсаалт байгаа заяа. За эхнийх нь идмээр байгаа зүйл нь зочин хям. Би бүр зочин ямаг мөрөөдөг заа ингээд нэг сайхан закус гэдэг нь штий. Нэг гой Монгол нэг очихоор нэг ширэн дээрээ сайхан закус тавьцаадаг да. Тэгээд тийм гой зочин хямтай закус заяа. Тэггүй бол энд ерөөсөө тийм зочин хям шиг хям ерөөсөө олддоггүй заа нэг гой юм бүдүүн. Гой зочин хям ерөөсөө олддоггүй. Хамгийн дөхөж байгаа одоо нэг хям нь байд юм манай ажил дээр ирдэг. За сая камерман тэр нөгөө тогтчихсэн юмнаас ойчоо тэгээд нэг юм тулгууртай юм дээр тавьчаад ирлээ. Тийм болохоор арай жоохон өөр харагдаж магадгүй. Тэгээд ярьжсэн юм үргэлжлүүлье. Зочин хямны талаар ярьжсэн шүү дээ, тэ. Манай ажил дээр нэг тийм төстэй дүү хям байдаг байхгүй юу? За зэрэг ямар хям гэдэг вүлээ? Fleischwurst гэдэг тийм. Тэгээд Schweinefleischwurst гэдэг гахай махан хям гэх юм уу? Тэр ер нь нэг зочин хямтай арай жоохон дөхөн заяа. Тэгээд тэр зөвхөн ажил дээр л амар гоё амтагдаг. За тэгээд би өөр дэлгүүрүүдээс тийм юу авч утсан чинь яг тийм хямыг авч утсан чи яг ижилхэн бол амтагдахгүй байлээ. Тэгээ хаяа ажил дээр яг бүр нэг гоё хям идмэр санагдах юм бол тэр хямыг иддэг. Тэрнээс ч би бол бүр зочин хямыг амар их санджийн заяо. Нэг сайхан зочин хямтай закусыг те нэг сайхан зочин хям идвэл гоё доо гэж хийх бодох юм да найзууд минь. За тэгэнгүүтээ дараагийн бичсэн байгаа юм болохоор каш гинэ. Энд одоо каш гэдэг юу гэм бол та нар мэддэг бол бичээрэй. За нэг гой хүүхдийн каш гэдэг да. Нэг гой сайхан сүүтэй, тэнгүүдээ нэг гой жоохон маасалтай, тэгин сахартай, нэг гой өтгөн биш. Нэг ч яахтар шингэн биш. Яг нэг гой каш байдаг да. Тим каш идмээр санагдаад байгаа. Би нөгөө дүүгээ жоохон бахад хардаг байсан байхгүй юу? Манай ээж чинь манай дүү 6 сартай хахад нь ажилдаа орчихсон. Тэгээд дүүгээ хардаг байхдаа би каш наснастай хамт эдэлцэж өгдөг байсан. Тэг каш амар гоё амттай. Тэгээд идэх юм бол мэдээж хэрэг таарлуулна л да. Тэгтээ ингээд хаяа идэхэд бол гоё яах. Тийм болгоор сайхан каш хүүхдийн бодоо идмээр санагдаад тийм ингээд каш гэж бичсэн байгаа. За тэгээд дараагийн идмээр байгаа зүйл маань Мишель талах гэвчсэн байна заяа. Нэг сайхан Мишель талахаас гоё те эсвэл нөгөө хатар талах ч юм уу сайхан дээр нь маасал тавьж агаад нэг жоохон сахар тусааж агаад идвэл бас гоё яах те. Монголын талахчаас гоё доо. За яг Германд бол үнэхээр талах амар гомтой заяа. Маш олон төрлийн олон янзын гоё талхнууд байгаа. Миний идэх хамгийн идэх туртаа талах маань бол Kürbis буудаг нь байгаа. Дээр ийм гоё үрнүүдтэй тэнгүүтэй нэг юм бор гуурлаар хийсэн юм шиг амар гоё амттай талах байдаг. Бас ажил дээр идэх амар дуртай ажил дээр байнг ирдэг байхгүй юу? Тэгээд яг тийм гоё Мишель талах шиг талах бол байхгүй заяа. Гэхдээ байдаг ч гэж магадгүй л дээ. Паскал тэр нь цагаан гурилтай талах айгу цөөхөн иддэг байхгүй юу? Дандаа хөвчлэн бор гурилтай талах ч юм уу. Юу н тийм эрүүл талах эдгийг маш их хичээдэг. Тэгээд ямар ч Мишель талах байцсан мэн сайхан Мишель талахтай өглөөний цай тий. Эсвэл ингээ Мишель талхан дээр гоё ингээ өрөм тавьж агаад. Гэл идэл гоё тоо гэж их мөрөдгөө. За дараагийнх нь Жимст гэсэн байна. Яг тэгээд тэрнийхэн доотлолт сүүт гэсэн байна. Сайхан Жимст борцоогоос амар гоё те стимогийн биш ээ Жимст болохоор өвөөжийн Жимст амар гоё амттай заа нэг юм гоё зөөлхөн бэдий. Тэнгүүдээ сүйт болохоор стимогийн сүйт заяа. Ёо сайхан гоё сүйтэй цайтай. Жимст сүйт хоёр идвэл амар гоё. Тэгэхээр ингээ эднэр бол миний ингээ санаж байгаа идэх юмнууд л байгаад байгаа байхгүй юу. Тэгээ бүр маш их санагалдаж байгаа Германд олдохгүй байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд гэсэн үг. За дараагийн идмээр байгаа зүйл маань хайлмаг байгаа. Сайхан талхан дээр тавьж байгаа хайлмаг тий. Мишель талхан дээрээ хайлмаг тавиад. Тэгээ араас нь өрөм гэвчсэн байна.
Сайхан өрөмтэй Монгол өрөмч гоё доо. Би нэг турк дэлгүүрээс өрөм алсан. Даанч яг тийм Монгол өрөмтэй төстэй биш байсан ч гэсэндээ яг уу жоохон ингэ төгсөн заяо. Гэтэ яг Монголных гоё өрөм байдаг да. Тийм өрөм мэдүүлж гоё доо. Сүүл цагаан ануугийн очиод хайлмаг гэсэн ануу маань энд хайлмаг гаргаж чадсан байлээ. Тэгээд шар тосоос гаргацсан байсан. Над руу рецепт явуулсан илээ. Яг юм шлаг заана гэдэг нэг юм одоо цэцгийг гэх юм уу? Тийм цэцгийгээр хийх арга явуулсан байлээ. Тэгээ би тэр рецептийн туршиж үзээд хэрвээ гоё хайлмаг гараад шар тос гарах юм бол тэрийгэ бичлэг болгож авч үлдээ та нартайгаа хуваалцнаа. Тэгээд ануугийн хайлмаг бол үнэхээр амар гоё амтайсан зав ингээл гоё үзэмтэй. Айгуу гоёсэн. Тэгээ Паскал ч нэг тиймэрхүү мэддэггүй байхгүй юу. Тэгээд ануугинд байсан тэр хайлмгийг маш сайн идсэн. Юу байсан бас? Цагаан будаа, үзэмтэй цагаан будаа байсан. Тэрийг бас айгуу сайн идчихсэн. Тэгээд айгуу гоё амтайсан. Ер нь манай ануу амар гоё хоол идэм дөө. Тийм болохоор амар гоё амтайсан. За дараагийн идмээр байгаа зүйл бол мэдээч хэрэг та нар 3 удаа тааж болно. Юу вэ? Яг гоё Монгол бууз заяо. Сайхан нэг бууз. Энд чинь яг би хийгээд ижил байгаа л да. Гэхдээ яг Монгол махаар хийсэн сайхан өөхтэй бууз идмээр байгаа. За дараа нь болохоор хуушур гэсэн байна. Энэ болохоор араас нь гуанзныг явьчихсан байна. Нэг гуанзны гоё хуушур нэдэг та нэг гоё нэмгэн яг нөгөө наадмын тойрон хуушур байдаг штэ. Тойрон хуушур гэдэг юу гэвэл тэр чинь. Дуу хуушур тийм. Тойрон хуушур гэсэн наа чи. Бүдгүй. Тийм нөгөө наадмын дуу хуушур гоё идмээр байгаа байхгүй юу? Тэгээд тэр чи идээгүү хэр утсан бэ? Гэртээ би ерөөс дугуй хуушур хийж чаддаггүй заяо. Мэдгүй ерөөсө болохгүйсэн. Би нэг удаа хийх гэж оролцсон. Тэгээ бүтлгүүцэн тэгээ би бууж өгсөн. Тийм болохоор яг юм гуанзанд ороод нэх гоё гуанзны хуушур, гуанзны бууж ч гэсэн амар гоё амттай штэ. Тийм мэдмээр байгаа. За дараагийнх нь болохоор бас нийслэл салаад гэсэн байна. Яг нь нийслэл салаатыг бол би энэ хийгээд чинь энэ бол нэг айхтар идээд тийм эдгийн хүслэн болоод байгаа зүйл биш. Манай Паскалийн ээж нь нийслэл салаатыг бүр үнэхээр амар гоё хийдэг заяо. Тэгээд би Паскалийн ээжинд очих болгондоо нийслэл салаад хийлгүүлж иддэг. Тэгээ намайг очих ингээд одоо мэдээд нийслэл салаад хийдэг болсон заяо бүр амар гоё амттай. Тэгээ би рецептийн одоо жорыг авч агаад гэртээ бас хийж үтсэн ерөнхийдөө болж илээ. Гэхдээ Монголын гоё гуанзны нийслэл салаад бас гоё штэ. Бас гоё зочин хямтай нийслэл салаад. За дараагийн идэх зүйл маань соустай будаа гэж үтсэн байна. Энэ бас гуанзны соустай будаа. Оюутан байхад 1000 төгрөгөөр соустай будаа аваад стоныг ихдэг гэж лээ. Тэгээд YouTube дээрээс нөгөө Бадма Байт гэдэг эмэгтэй байдэн штэ. Тэр эмэгтэй сүлд Монголд очиод соустай будаа идж байгаа бичлэгийг үзсэн чи ёо яг тэр соустай будааг идмэр санаж байгаа байхгүй юу? Монголд байгаа соустай будаа чи ийм гоё штэ. Будаа тэнгуүтэ нэг юм жоохон нийс салаад юм шиг нийслэл салаад юм шиг эсвэл ингээд луунгийн салаад юм шиг тиймэрхүү ингээ хажууд нь тавьж агаад тэгээ дээрэс нөгөө гулашны соус ингээ дээрэс нэмээд өгдөн штэ амар гоё. Одоо ч баруун 1000 төгрөг байха болсон байх. Тэгээ тэр чи одоо намайг оюутан байхад 1000 гэдэгээс одоо хэд болсон юм байгаа. Бууз намайг тэр үед чинь байхад 600 төгрөг гэдэг байлаа. Тэгээ жоохон үнэн нэмэгдээ сүүл баруун 1000 төгрөг болсон санагдаж байна. Хуушур энтер тэгээ пиршки энтер тэгдэг байсан. Тийм байна. За дараагийн идмээр байгаа зүйл маань гуляш. Сайхан гуанзны гуляш бас гоё доо тий. За тэгээд дараагийн идмээр байгаа зүйл маань солонгос хоол гэсэн байна. Монголд бүр ингээ солонгос хоолыг бүр яалтчгүй амар гоё хийдэг тий. Сайхан жиг бүгүү мэдэх юмсан. Сайхан тактури тан идэх юмсан. Сайхан мах шарж идэх юмсан. Сайхан солонгос аргаар хийсэн дахиа байдэн штэ. Монголд нэг ямар газар байдаг вэ? Нэг амар олон салбартай нэг дахиа гаргадаг байсан. Тэр одоо баг хаагдсан баха. Жохон эрүүл ахын хувьд муухай байдаг байсан юм а. 6000 гээл зардаг байсан яг тэр үедээ хямдхан. Золгоо нэрийг мартчихжээ. Энэ бичлэгийг янзалж байгаа хавчад нэр нь надад тэр орж ирэх юм бол хажууд талд оруулчих. Кимбаб ч юм юу лээ. Хороолт байдаг байсан, халдвартад байдаг байсан, өөр хаана байдаг байлаа да. Тийм нэг юм гоё солонгос дахиа байдаг та нэг гоё соустай нэг гоё дахиа нэг юм. Юу вэ тийм дахиа идмэр байгаа байхгүй юу? Манай энд нэг тийм дахиа гаргадаг газар байгаа. Ханкап гээд Эсний хавт банктер байдаг гэсэн. Тэгээд тэнцэнээс нүүгээд өөр газар очсон байлээ. Паскал хотер тийш очих гэсэн чи одоохондоо зөвхөн захиалгаар л хоол гаргаж байгаа гээд тэгээд Дортмунд руу захиалгаар гарахгүй болохоор тэднийхийг нөхийг хүлээж байгаа. Эсвэл бүтээр машинтайгаа явж чад үүдэн дээрээс нь үүдэн дээр нь машинтайгаа зогсоод тэгээд захиалаад машинтай дийгэж ярилцсан. Нэг өдөр хэрвээ бүтээр хамтдаа амрах юм бол тэгээд нэг гоё тим дахиад мэр байгаа. За тийм ээ. Дараагийнх нь болохоор KFC гэсэн байна. Монголын KFC бас өөр амтагддаг байж магадгүй. Тэгээ манай Паскал чин KFC-нд амар дуртай болохоор бас
Ямарсан гоо KFC орж KFC идэнэ гэж бодож байгаа. За тэгээд дараагийн битсэн зүйл нь заяо. Бас л яг л монгол хүний иддэг зүйл. Та нар дахиад 3 удаа тааж болно тэр юу вэ? 1 2 3 хоньны толгой. Сайхан нэг ялт чансан хоньны толгой гоё доо тий. Ингээл арьсан ингээл зулгараал амар гоё амттай тий. Би хоньны толгоноос юуг нэгдэж чаддаггүй гэхээр нүдийг нэгдэж чаддаггүй. Ер нь тий нүдийг нэгдэг хүн барагч байд юм уу дөө. Тий нүдийг нь ер нь бол идэж чаддаггүй байгаа. Тэрнээс хоньны толгой амар гоё амттай ш тий. Тэгээ одоо Паскал хоньны толгой идж байгаа юм хараад ухаалдаж байж болов эсвэл гайгүй идчих болов. Паскал ер нь бол гайгүй хоол голдоггүй л дээ. Тийм дотор мотор бас арай идэж чадахгүй байх гэж бодоод байна. Гэхдээ яах юм байгаа харнаа. Дотроор хийсэн бууз мууд энэ төр байдаг шүү дээ тий. Яг бүр нөө гүзээ байдаг шүү дээ тий. Гидэс мэдэс тиймэрхүү юм идэж чадах юм болов мэдэхгүй байна ямарчсан. Харж байгаа л тэгэл амтлууж үзүүлээл явна даа гэж бодож байна. За дараагийн идмээр байгаа зүйл маань шарсан илэг сэмжтэй. Тэг ингээ ил гал дээр шарсан заяо. Йой, сайхан ингээ илэг ингээд сэмжинд нь ингээ ороож жагаад гал дээр шараад тийгээд нэг гоё иддэг тий. Тэнгүүд ингээ нөө сэмжин ингээд гоё юу атсан. Ингээ шарж гинүр алцсан. Тэнгүүд ингээ жоохон өөхтэй. Йой, бүр үлсчлээ байна. Сайхан тийм илэг сэмж идмээр байгаа. За дараагийн идмээр байгаа зүйл маань үлсэж өгч байгаа юм шиг баахан бичсэн байгаа зичгүй. Гэтэ эдгээр ингээ яалчгүй Монголд олддгүй зүйл л дээ. Би эндээс нэг илэг авч үзсэн л дээ. Тэг шарж үзсэн. Юурээс амар гач амттай байсан за. Тэг энэ тийм ах нар чи угаасаа нэг юм сонио яг Монгол мах шиг биш заа юу. Одоо тэр амтнаа яаж одоо хадгалсан гэдгээр нь ингээ үннүүд нь өөр байдаг. Тэгээд савлгаан дээр нь хадгалалтын горим гэд 1-5 хүртэл байдаг аахгүй юу. Нэг нь бол ер нь бол тэр амтан хөдлөгч цай байхгүй нэг юм жоохон талбай дотор байж байгаа л тэгээд алагдсан одоо тийм амтны мах ч гэдэг юм уу тийм мах нар ерөөхдөө байдаг. Тэгээд тийм амар сайн мах бол одоо тий яг гадуур ингээ сайхан чөлөөтэй явж байсан амтны малын мах бол нэлээд үнэтэй. Тэгээд тэрийг ингээ баян авч идээд чадахгүй болохоор Монголын мах бол үнэхээр гоё мах шүү найзуудаа. Тийм болохоор Монгол махаа сайн идж байгаарай. Та нар Монголд байж байгаа дээрээ Монгол малын махтай ингээл сайхан тал гадар дээр бэлчиж байгаа л сайхан ямар ч стрессгүй тийм сайхан гоё амттай малын мах шүү дээ. За дараагийн идмээр байгаа зүйл маань чансан мах. Тэгээ дээрэс нь гурилтай, манжинтай, ногоотой гэсэн байна. Нэг сайхан ингээд юм хоньны хавирга. Тэг ингээд хавирган дээр ингээд юм гоё өөхтэй идэв штэ. Тэрийг ингээд нэг гоё ингээд зулгаамаар байхгүй юу. Тэг ингээд гоё ялз болцсон. Тэг ингээд хавирга ингээд гэлээ. Йоо ямар гоё амттай байх болоо. Тэгээд чансан махныхаа шүлэн дээр ингээд ногоо хаяад тэнгүүтээ ингээд гурилаар бүтээгээд иддэн штэ. Тэгж идмээр байгаа. Тэгээд би бүр ингээ манжин идхийн хүслэн болоод байгаа байхгүй. Ингээ чансан махтай иддэг манжин амар гоё амттай заа юу. Тэгээ би энд юусоо манжин олж хараагүй за. Германаар манжин гэдгийг мэддэг байх юм бол энэ комментэн дээр бичиж орж ирээрэй найзуудаа. Тэгээд нэг сайхан манжинтай цувын бас амар гоё тий. Ер нь бол манжин амар гоё тий. За тийм байна. Тэнгүүдээ дараагийн идмээр байгаа зүйл маань адууны мах өөхтэй гэж үзсэн байна. Адууны махны өөхчнийх гоё өөр амттай байдаг да. Нөө мах нь ингээд юм жоохон аргуу юм шиг ирнэсээ өөх нь ингээд айгүй гоё орж ирдэг. Тэнгүүд ингээд тэр хоёрыг хавсаргаж агаад ингээд жоохон сонгон тавьж агаад ирнэ. Идэх амар гоё тий. За сайхан тийм идмээрэн. За тэнгүүдээ дараагийн идмээр байгаа зүйл маань ээжийн банштай цай гэсэн байна. Манай ээж банштай цайг бол үнэхээр амар гоё хийдэг заяа. Сайхан хийцтэй банштай цай. Ээжийнхаа банштай цай гэдмээр байна. Тэнгүүдээ ямар ч амтлагчгүй бутаадаа ургаас идмээр байгаа. Манай ээж тэрийг амар гоё хийдэг. Ягаад тэгэхээр манай аав амтлагчтай хоол идэх ерөөсө дурггүй заяа. Тэгээ ногоотой хоол идэх ерөөсө дурггүй. Тийм болохоор манай гэр ер нь бол хөвчлэн ногоогүй, амтлагчгүй, ерөөсө гурил мах будаа орсон тиймэрхүү хоол хөвчлэн иддэг байхгүй юу? Ягаад тэгэхээр аав тийм хоолн дуртай болохоор тэгээ заримдаа яг уу янз бүрийн хоол хийн л дээ. Ээжийн хүсэл дээр. Тэгээд тэрийг би ерөөсө санна гэж боддоггүй байсан. Тэгээд одоо ингээд санаж ийн ерөөсө мах будаа орсон нэг гоё будаатай урах тий. Зүгээр л ингээд мах гурилтай цувин сонгонтой. Тиймэрхүү юм идвэл бас амар гоё. За тийм байна. За. Тэгээ дараагийнх нь болохоор хотпот идмээр байгаа. Монголын сайхан хотпот тэгээ бүүл орж сайхан шүл уун гэж бодож байгаа. Тэгээ 14 хоногт энэ бүгдийг би яг идэж амжих уу гэж бас бодож байна. Өдөрт бараг 3 удаа нэстэ сайхан иднэ л гэж бодож байгаа да. Тэрнээс өмнө сайхан турж агаад чих шиг.
За тэгээ дараагийн идмээр байгаа зүйл нь хятад тоол гэсэн байна. Би зүгээр энийг ингээл бодож байгаа бичсэн юм уу? Монгол бас хятад тоолонд гоё амт дээ шүү дээ. Нөгөө гоё мантуунтай шарсан мах ч юм уу те. Эсвэл наашаа цаашаа ч юм уу те. Тиймэрхүү хүмүүсийг идмээр байгаа. Би юу нэг яхаар хятад тоолоор үлсөд байдаг юм уу? Хаяа үлсгөрөө солонгос хоолоор л юу нь бол үйлсэн. За тэгээ дараагийн идмээр байгаа зүйл маань стүүжин гэсэн байна. Нэг гоё сайхан хийсэн стүүжин идвэл гоё доо те. Яг гоё стүүжин. Алхан дээр тавьж идэх бас гоё те. Дангаар нь идэх ч гоё. За тэгээ дараагийн юм бичсэн байгаа зүйл маань Red Rock-ийн 100 гэсэн байна. Тийм би яг энийг нэг скриншот хийгээд авсан байгаа. Энийг би нөгөө Instagram-аас харчихсан байхгүй. Амар гоё юм 100 байсан. Тэгээд хараад би энийг л Монголд очиод идэнэ гэж бодсон заяа. Би тэр скриншотоо та нарт ингээ хажуудалд оруулчих заяа. Тэгээд тэр 100 гэжсэн юм байвал амар гоё амтай байсан уу, ямар амтай байсан тэрийг гоё комент дээр бичиж үлдээгээрэй найзуудаа. За тэгээд дараагийнх нь дахиад бас Гуанзангийн цөөн гэсэн байна. Гуанзын цөөн ч ингээд бас ингээд өөр гоё амттай байдаг заяа. Би 9 дугаар ангитай байхдаа илүү 8 дугаар ангитай байхдаа илүү Гуанзанд нөгөө угаагч хийж ажилтдаг байсан байхгүй юу. Тэр үедээ ингээд өдрийнхөө хоолнд ч юм уу Гуанзныхаа хоолноос идэж болно. Тэгээл цөөнгийн аваад идэхээр амар гоё амттай байдаг гэсэн. Тийм болохоор би Гуанзны цөөнд бас ингээд дуртай. Тийм болохоор Гуанзны цөөнгээ бичсэн байгаа. 9 дугаар ангид ажиллаж исэн гэдэг нь би зуныхаа амралтаар хамгийн анхудаа ажил хийж үзчихсэн маань тэр байсан шүү нэ та. Тэгээ тэр үед ингээд амар их ажилласаар зөксөөгөөрөө 3 сарын тус байсаар байгаа ч юм уу миний энэ шилбэний булчин ер нь л ингээд жоохон бүдүүрцэн. Би тэрнээс болсон болов гэж боддөө штэ мэдгүй ингээд тэгээ шилбэний булчиныг бүдүүрчгэрээ наристгүй мэн гэж бодсон. Тэгээ би ингээд шилбэнийхаа булчингаас амар их ер нь ичдэг байсан. Одоо ч гэсэн ер нь бол жоохон санаа зовдөглоо. Тийм болохоор нэг яхтар богинохон юп өмсөхгүй байхыг хичээдэг. Амар эргэлтээл харагддаг байхгүй юу. Тэгээд юп өмсвөл ингээд урт тий хөлийн шагаа татсан батсан юп өмсдөг байхгүй юу. Тэгээд яг тэгтээ жижиг шорт морт хаяа өмсөл явдаг л да. За ингээд идмээр байгаа зүйлийн маань чагсаалт ер нь аль дууссан байна. Амар их хэмжсэн байна уу? Тэгээд та нарт маань Монголд очиод хийжсэн сонирхолтой зүйлүүд байвал санал болгох зүйлүүд байвал гоё хуваалцаарай за. Хүмүүс ч бас юу яд юм лээ штэ. Нэг агаар дээгүүр явдаг дүүжин юмар бас яваад идэм байлээ. Тэгээ бас нэг хиймээр байгаа зүйл маань богд ууланд алхах заа юу. Манай Монголын богд уул чинь бас хөрх өндөр штэ тий. 2600 метрийн өндөрт байдаг баха тий. Би нэг удаа орой дээр нь гарч исэн. Тэгээд яг Улаанбаатартаа тийм хайхтар хол явах шаардлага байхгүй. Паскалыг дагуулад нэг өдөр сайхан богд ууланд гарна гэж бодож байгаа. За тэгээ Монголд очих 2-7 хоногийн мань хугацаанд манай дүү бол байнгын хамт байна гэсэн. Тэгээд манай 15 настай дүү маань. Тэгээд тийм л андаа удахгүй 3-4 сараас одоо Монгол явах бэлгэнүүдэд цуглуулж эхлэе гэж бодож байгаа. Юу цуглуулт юм лээ гэж бас бодож байна. Монгол руу ер нь хүмүүс нөгөө димийн витамин энтрүүдийг айгүйх авч явдаг штэ тий. Тэгээд юу зочлоо штэ. Энэ нөгөө хөл бөмбөгийн юу ирж байна. Мэдээлэл ирж байна. Боруссия Дортмунд өнөөдөр Аталантатай тоглоно гинэ. За тий юу ярьчлаа мартчихлоо. Юу ярьчлаа? Богд уулгийг ярьжсэн. Тийм бэлгэнүүд цуглуулна гэж ярьжсэн штэ. Тийм та нар ингээ Монгол руу явахдаа ер нь хөвчлэн ямар бэлгэнүүд авч явдаг вэ? Би эмэгтэй дүүдтэй нөгөө Sol de Janeiro гээд биеийн цосны нөгөө юунууд өгдөө штэ. Тиймэрхүү юм авцсан байгаа. Тэгээд найзуудаа юу авд юм блэ гэж бас бодож байна. Аав ээжтэй гэрийнхэндээ юу авах уу те. Гээд бас ерөнхийдөө бол жоохон бодоол яваад байгаа. Тэгээ баг багаар цуглуулж эхэлж байхгүй бол тийм байна. Манай Паскал ч одоо анх удаага Аз твд очиж үзнэ гээл бөөн баяр байгаа шүү дээ. Манай Паскал ч ер нь Монголд их хайртай. Чингис хаан л гэдэг шүү дээ. За тэгээд энэ бичлэг маань бас өөрхөн жоохон урт бичлэг болж байгаа шүү. Өнөөдөр би өглөөний ээлжтэйсэн. Тэгээд бас одоо жоохон нүд жоохон анилдаж байна. Тэгээд яддарч байгаа мэдэрч байгаа нь ярилтаас маань ингээд мэдрэгдэж байна. Би ингээд жоохон сонин яриад эхэлдэг байхгүй юу? Хил ингээ орооцлоод эхэлдэг гэх ч юм уу тий. Би ч одоо өглөө 4:30-аас сэрүүн байгаа юм ч одоо аргачихгүй тий. Тэгээд сүүлийн 2 шөнө бол нэлээд жоохон хэцүү унтсан. Тэгээд хэлсэнчлэн одоо нойрныхаа асуудал дээр сайхан анхаарч эхлэхгүй бол энэ явандаа burn out-д орж магадгүй ч юм шиг тий. Ингээд нойрмор дутуу яваад ах юм бол тийм байна. За тэгээд нөгөө сар шинэ болж исэн болохоор сайхан Монгол дээлээ өмссөн байгаа нэт да. Энэ дээлийг манай ээж Монголоос явуулсан. Өнгө амар хөөрхөн байгаад. Тэгээ би энэ дээлээ угаая гэж бодоод байгаа. Угаалгын машинд
угаачвал одоо яад юм бол доо гэж бодоол байна. Тэгээ ануу надад хэлэхдээ угаалгын машины Volo гэдэг нөгөө Volo ч юу лээ. Тийм Volo гэдэг нэг материал гэдэг би ингээ хажуулт оруулж. За тэр материалыг угаадаг тохиргоог сонгоод угаагаад тэг сэгсэрхгүйгээр хатаачвал зүгээр ах гэж бодсон. Тэг би бүр ингээ энийг эндүдэгтэй ч хүртэл ингээ хайгаад байгаа хгүй юу түлэгдчихүүл яана гэд хэдийгээр нөгөө Zide гэдэг нөгөө материал гэдэг шүү дээ. Тэрэн дээр нь тавьж агаад сонгоод эндүдсэн ч гэсэн түлэгдчихүүл яана гэж бодоод их хайгаад байгаа. Би сүүлд нэг эндүдсэн л дээ тэгсэн чинь ингээ жоохон цайх гэж байгаа юм шиг тий. Тэг санагдсан. Тэгээд тийм бас Монголд очихоор Паскал хотоор гоё хос дээл хийлгүүлнэ. Тэгээ дараа жилийн цагаан сараар сайхан хос дээлтэй айл хийснэ. Энэ жил нөгөө Бон хотод байдаг миний бичлэгийг нэг үздэгч надруу ингээ байнга очдөг байхгүй юу? Бон хотын цагаан сард ирэх үү гэж тэгжсэн. Яг тэр үеэр шиний нэгний үеэр Паскал хотоор чи Египтэд байсан юм чаа. Тэгээд дараа жил хэрвээ очивол гоё. Ер нь дараа жил гоё айл хийсэхтэй сайхан хос дээлтэй айл хийснэ гэж бодож байна. Тэгээд надаа энэ дээлний маань өнгө их таалагдж байгаа. Тийм болохоор Паскал баг энэ өнгөөр нийлхчүүл зүгээр ч юм болов гэж бодсон. Гэхдээ эхлээд өнгөө тодорхойлуулчаад тэгээд өнгөндөө таарсан гоё дээл хэлгүүл бас гоё ах тий. За тийм л андаа найзуудаа тэгээд та нарт энэ бичлэг маань таалагдсан бол гоё лайк дараарай. Тэгээд subscribe дараарай. Тэгээд гоё комент өчөж үлдээгээрэй. Би та нарын комментиг уншихтаа маш их баяртай байдаг шүү. Тэгээд би ер нь ингээд миний толгойд байж идэг. За миний бичлэгэн дээр хин ингээд комент өчөж гин тий. Гоё комент өчөж гин, муухай комент өчөж гин энэ зэрэгэд ер нь л ингээд хүн анзаардаг байхгүй юу? Тэгээд гоё комент өчтөг хүмүүстээ баярлалаа. Зүрх шүү. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.